Амархан сайн байна уу? Та бүхэн маань сайхан битүүрх гэж байна уу? За би жүжигчин Наман байна. Тэгээд өнөөдөр бол битүүний өдөр байгаа. Тэгээд өнөөдөр та нартай зориулаад манай гэр бүлийн битүүний өдөр хэрхэн өнгөрдөг талаар бас сонирхуулъя гэж бодоод энэхүү видеогоо эхлүүлж байна. Тэгээд та бүхэн маань манай гэр бүлтэй хамт байгаарай. За мэдээж битүүний өдөр бол эцэгтэй нарын хамгийн завгүй өдөр байдаг гэж боддог. Тэгээд манай гэр бүлийн хувьд бол урьдчилаад хүнсээ цуглуулсан байгаа. Тэгээд одоо өнөөдөр болохоор бид нар хуушур хийн. Тэгээд уламжлал ясаараа мэдээж буузаа хийн. Буузаа бол би хийгээд бэлтцсэн байгаа. Тэгээд нийслэл салаатыг хийн. Нийслэл салаатыг бол уламжлал ясаараа манайх баяр болгон дээр хийдэг байгаа. Яагаад гэвэл манай гэрийнхэн болон манай хүүхдүүд бол бүр маш их дуртай. Тэгээд бас дээр нь хүрэн манжингийн салаатыг хий гэж бодож байна. За тэгээд цайгаа чанана бирээсээ хийн. Тэгээд одоо манай туслахууд маань тэнд одоо бэлэн байж гин. Тэгээд одоо манай гэр бүлийн битүүний өдөр маань хэрхэн өнгөрөхийг маань та нар одоо хараарай. Эхнээс нь салаатаа хийгээд эхлэе гэж бодож байна. Хүүхдүүдээр амар хэмэлсэн өөрөө яг зүгээр болчлоо тий. Манай хүн тэнд аягүй чухал ажилтай байгаа. Манай багыг хараад тулж байгаа. Манай хоёр багыг. Тэгээд нөгөө нодлон бит хэд нөгөө голуутад хөдөө яг цагаан сар тэмдэглээ. Тэгээд цагаан сарын бол үнэхээр өргөн дэлгэр тэмдэглэдэг тий. Ингээл айл хийсэн айл болгоно эргэж цай уулгаал тий. Нөгөө нэг жаахан одоо нөгөө эдний насан дээр яг айл хийсэл бидэг ах байна айгуу гоё биш тий. Шүүд ингээ хатаа бидэг. Тийм үү. За одоо чи үзсэн шүү. Одоо хэдүүлээ энэ хүрэн манжингийн салаатаа зурна заяа. Хүрэн манжингийн салаатаа зөөхөөгөр зурна шүү дээ. Гой. Наач юм болж яг тохирсон байна. Яг тохирсон уу? Дахиад нэмэхэргүй нөө. Юу? Хандар бүр нөгөө амт нь ямар байна? Гой байна. Чи тэ халбаад олоогоо суугаад. Гой байна тахчих. За манай ахлагтайгооч өнөөдөр эхнэрийн заавраар гэдэг бол нэвтрүүлэг биш. Гэхдээ би бол эхнэрийнхээ заавраар одоо бидэд хуушур хийж байна. За тэгээд бидэд хамгийн ер нь бол хамгийн дурсамжтай цагаан сар болоод хамгийн анхны гэр бүл болоод одоо хийж байгаа цагаан сар бол хамгийн сэтгэл үлдсэн тий. Одоо тэгээд нөгөө эддээгээ хаан тавих үлээ, шүүсээ хаан тавих үлээ бүгднийг мэдэхгүй шүү дээ. Залуу гэр бүл. Тэгээд аав ээжээсээ залгаж асуугаад хаана байрлуулдаг үлээ, яадаг үлээ. Гэтэ нэг тийм сонир санагдсан ш надаа. Тэгээд нөгөө гэр бүл болж тоглож байгаа ч нөгөө багаа мэдрэмж нөгөө нэг авал тийм санаа. Гэрийнхээ амартаас оочаа тий. За зайлгуулаа. За энэ хөтөл хоолонд айцгаа гэлээ. Тэгээд манайс нөгөө жилээр тасмал одоо улам өнөр өтгөн болж байгаа. Тэгэл өглөө басаад нараа хараал залгав. Тэ эрчүүд маань өглөө бас мөрөө гаргадаг тий. Бүгдүүдтэйгээ өглөө эрт явж нар харж нартайгаасаа байгаль дэлхийдээ хийж зогсчоод тэгээ мөрөө гаргачаад ирж сайхан ханийхаа хийсэн цайг уугаад тэгээд сайхан гэр бүлээрээ золгондоо. За, ерөнхийдөө салаатууд маань бэлэн болсон. Одоо буузаж игнээд цайгаа чанаад дуусгаж чинь. Тэгээ 10 гуралтай шар тостой. Сүүтэй цай чанах дуртай. Сүү ихтэй цай бас өөр аягүй дуртай. Цай гоё юм шүү. Яа ингэж байгаа. За одоо бид хэдүүлээ яах гэж байгаа лээ. Яг зөв эдээгээ засах байгаа. Эдээгээ засахтаа хэдүүлээ нартай засдаг тийм ээ. Тэгээд эдээ засах хоорондоо ерөөсөө ам зурж хэрэлдэж маргалтаж болохгүй тийм ээ. Дээшээ 3 үе засан тийм үү. Залуу гэр бүл учраас ер нь бол 3 үе засдаг байхгүй. Настай улсууд болохоор бүр өндөр ингээд
Дэшээ. Цагаан хэдэг гэсэн. Янз бүр шүү дээ. Яаж засч болно шүү дээ, тийм үү? За бууз гарсаа. За минь үү. Сайхан бууз айдээ. Битүүлцгээе. Сайхан битүүлцгээе. Ирж байгаа хөхөгчин химээх модон могоо жилтэй илгээрээ инк амгалан өрлөөрөө төвшин амгалан сар шиндээ сайхан шиндээрээ